За та бүхэнд цонхоо хялбархан дулаалах арга зааж өгье. За ингээд энэ 10 жил болсон байшингийн 2 давхар шилттэй энгийн юм цонх байна. Ядруухан цонх байна. Ингээд ороо мөстцэн байна, сантаж байна. За ийм байгаа цонхыг энэ нэмгхэн 0.3 мм-ийн нэмгхэн гялгараар ингээд хүрээнд нь тааруулаад скотчоор наасан баг. Тэгээд боддоор наахлаар нэг ийм цаанаасаа шүүрээд агаар шүүгээд ингээд пүмбисэн байна. Гэхдээ энэ бол маш сайн дулаан тусгаарлаж чадчихээн. Тэгээд хэмжилтийн эцсийн үр дүнгээр ямар байна вэ гэхээр гадаа одоо хас 25 градустай хүйтэн байна. Гэр дотор 23 градус дулаан байна. Тэгээд ерөнхийдөө энд байгаа хэмжилтийн үр дүнгээр бол дулаан нэвтрүүлэлтийн дулаан алдагдлын коэффициент бол 1.9 дахин сайжирсан гэсэн дүн гарч байгаа. Тэгэхээр бол ийм хялбар аргаар дулаалсны ач холбогдол бол 2 дахин гарах нь байна шүү. Олон цонхтой, том цонхтой айл бол яг хүйтний ийм оргил хүйтэн үед төр зүрийн гэж хамгаалах юм бол цонхноосоо дулаахан ая тухтай амьдрах боломжтой байна шүү.